За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хямлаа хэмжээ подкастаараа уулзж байгаадаа баяртай. За өнөөдөр бид бүхэн хүүхдийн бөөрийн өвчлөлийн талаар ярилцахаар Ихмүтийн бөөр дотоод шүүрлийн дасгын эрхлэгч Чин Зориг эмчтэйгээ уулзаар ирсэн та бүхэнд мэдээлэл өгөхөөр. Эхний асуулт нь бөөрийн үйл ажиллагаа гэдгээс эхлэе ойлаа. За хүний бөөр бол ер нь маш их хүний биед хамгийн чухал эрхтнүүдийн нэг байдаг. Бүтцийн үед болохоор бөөр маань маш их нарийн бүтцтэй өрөлбөл маш их олон судснаас бүрддэг. Тэгээд ер нь бол хүний биед орсон шингэн бодис маань болохоор бөөрөөр дамжиж гадагшилдаг. Бөөрөөр дамжаад шээлээ давсаг тэгээд шээсээс өөр гадагшилдаг. Гэхдээ бөөр маань өөр болохоор хамгийн гол нь хоргоожуулах буюу биед үүссэн үлдэгдэл бодисуудыг гадагшлуулах, бодисын салцаг тэгшидгэх, за түүнчлэн цус цөлжилтөнд оролцох, дотоод шүүрлийн үйл ажиллагаанд зэрэг үндсэн үүргүүдийг бол гүйцэтгэх нь бөөрөнд минь бол анх дахь шээс үүснээ дараа эргэн шимэгдэж хоёр дахь шээс буюу жинхэнэ шээс минь бол үүсч энэ бөөрөнд цуглуулгадаад шээлээ давсгаар дамжиж гадагшилж гардаг байгаа. Эмчээ тэгэхээр хүүхдийн бөөрийн одоо үйл ажиллагаа том хүнийхээс юугаараа ялгаатай онцлогтой юм болов? За хүүхдийн бөөр минь бол мэдээж том хүнээс онцлогуд байна. Үүнд болохоор харьцангуй жижигхэн мөртлөө үйл ажиллагаа нь бол том хүнийтэй адилхан организм бие махбодтой үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ хүүхдийн маань шээсний сүдээр бол нэг их онцлог байна. Ялангуяа охидын шээсний сүм маань богинохон өргөн хүчрээд маань харьцангуй нэгэн байдаг онцлогтой байх жишээтэй байгаа. Цусан хангамжийн хувьд том хүнийхээс арай илүү цусан хангамжтай байна гэж байх уу? За ер нь бол том хүнийхээс бол цусан хангамжийн хувьд бол ялгарх онцлог байхгүй. Яг л адилхан л нөгөө бөөрийн түүдэнцэрт мэн орж байгаа болон гарчгаа суднуудын байрлал хэмжээ бол адилхан байна. Бага насны хүүхэд бөөрийн өвчнүүдээс ямар өвчлүүд нь одоо зовлон тохиолдож одоо Ихмүтийн танаа тагсаад илүү одоо хэвтэн эмчлүүлж байгаа нь ажиглагдаж байна танд юмч. За ер нь бага насны хүүхдүүдэд зовлон тохиолдох өвчнүүд шээсний замын хавтар байдаг. Энэ маань бол хэвтрээсээ илүү амбулаторийн нөхцөлд үзүүлж ажиллагдаад эмчилгээ зөвлөгөөг авалдаг. За ингээд бага насны хүүхдийн шээсний замын хавтарын гол үндсэн шалтгаан нь бол нөгөө хоцорсонтой, соёлсонтой холбоотой гэх юм уу, памперс чихний хэрэглэнээс баттай бол үүсэлт шалтгаан их болж өгдөг байгаа. Памперс чихний хэрэглээ гэхээр зэрэг тэрийг та дэлгэрүүлээд ярил юм чи. За хуучин ер нь бол энэ шээсний замын хавтар харьцангуй цөөхөн бага насны харьцангуй цөөхөн тохиолддог байсан. Тэр маань манай монголчууд мэд өлгийддэг, хүүхдээ өлгийдөөд оронгот нь хориолдог байсан. Одоо гэтэл нөгөө живхтэй холбоотойгоор зарим эцэг эхчүүд бол тэр дуран живхээ сольдог байхад живхтэйгээ нэг хэдэн цаг болоод солих энэ төр тал байдаг. Тэгэхээр яг шээсэн дээр удаан бахар хүүхд нь шээсний замын хавтар өртөх эрсдэл маш их өндөр болдог байгаа. Энэ болохоор шиг хүүсний үед эрэгтэй хүүхдэд тохиолдно, эмэгтэй хүүхдэд тохиолддог байгаа. За тэгэхээр зэрэг аль болох чихийг хурдан хугацаанд одоо солих ч юм уу тийм шаардлага үүсгэн байна тийм. За эцэг эхчүүдэд зөвлөхөд бол аль болохоор одоо орчин үе болцооч одоо живхийг хэрэглээд байгаа. Гэхдээ аль болохоор живхээ хурдан ойрын хугацаанд солих хэрэгтэй. Ялангуяа өдрийн цагаар бол хүүхдийг живхгүй байлгаж хэвшээсэй л гэсэн бодол төрдөг. Аль болох тосож өргөдөө шээлэгдэг ч юм уу тийм. Хурдан хуурайлах шаардлагатай байна. За аль болох хүүхэд орондоо шээх нь ерөнхийдөө ямар шалтгаантай байдаг юм бол юм чи. Том болсонсоо орондоо шээгээд идэг тийм. Яг бага насны хүүхэд бол нөгөө шингийн их ууснаас болж болно. Гэтэл том болсон хойно ч юм уу ер нь бол өөрөө шийдэг болсон, өөрөө мэдээ шийдэг болсон үедээ орондоо шээнэ гэдэг бол янз бүрийн эмгэг байж болно. За үүнд бол хамгийн түрүүнд бол цагаан орхот өвчин байж болно. Шээсний замын хүрээсэл байж болно. Түүнчлэн нуруу усны мэдрэлжүүл алдагдсан байж болно. Түүнчлэн нуруу ясны төрөлхийн битүүрээгүй байх зэрэг шалтгааны улмаас орондоо шээх юм тохиолж болно. Хүүхэд ерөнхийдөө хэдийн нас чихнээс одоо гарах шаардлагатай одоо байдаг вэ? Зарим хүмүүс ерөнхийдөө 3 нас хүрсэн ч гэсэн ерөнхийдөө цэцэрлэгт орон ортол нь бараг чихтэй байлгаж байдаг. Тэ памперстай. Тэгээ энэ маань бас ерөнхийдөө дэлхийн нийтийн чиг хандлага бол хүүхдийг ер нь 2 нас хүртэл нь памперс хэрэглээ. Тэрнээс хойш хүүхд нь өөрөө хэлээрээ ойлгодог, эцэгтэй харьцдаг болсон учраас 2 нас хүртэл гэж ерөнхийдөө ярилцдаг. Гэхдээ хүүхдийн эмчнэрийн хувьд бол аль болох эрт памперс гаргаад яг шөнийн цагт унтахад нь памперс хэрэглэх, өдрийн цагт бол хүүхдэд тосох, бие засах, өөрхийн мэдрэмжийг төрүүлж аль болохоор памперс хэрэглэхгүй байхыг л зөвлөмөр байна. За аль болох. За тэгэхээр зэрэг
Хүүхдийн бөөр өвчсөн үед хамгийн эхлээд тэ эцэг эхчүүд анхаарах зүйлүүд нь одоо ямар шинж тэмдгүүд дээр одоо анхаарах шаардлагатай байдаг юм чи. Өвдсөн тохиолдол. Тий, өвдсөн тохиолдолд одоо ямар шинж тэмдгүүд хүүхд дээр гардаг вэ? Хүүхд чинь өөрийгөө илэрхийлж мэдэхгүй байгаа. За бөөрийн өвчин маань бол тодорхой хэд хэдэн янз байдаг. Гэтэ голчлон идэрч болох шинжүүд нь бол мэдээж хамгийн түрүүнд цустай шээх, хавгнах гэсэн шинжүүд хүүхдэд хөвчлэн илэрч болно. Хэрэв хүүхдийн маань шээс цустай уулсан, цустай гарсан, эсвэл хүүхд нь хавгнсан байх юм бол эмчид яралтай хандаж шинжилгээ өгч оншоо тодруулах шаардлагатай. Хавгнаа тэгэхээр зэрэг аль хэсгээрээ хавгнах юм чи? За хавн бол бас олон янз байгаа тийм. Зөвхөн өглөөд нүүрэн сэлхийж болно, зохион сэлхийж болно. Эсвэл бүх үерээ хавгнж болно. Нүүр, нүд, хөл, шилб, хэвлий ууцаараа хавгнах зэрэг олон янзын хавгналт байдаг. Тийм учраас заавал мэрэгчлэмжтэй үзүүлж шинжилгээг өгч оншоо тодруулах шаардлагатай. Хүүхдийн бөөр хамгаалах одоо арга зөвлөгөөнүүд таавал юм чи? За хүүхдийн бөөр шээсний замын өрсөл үүсэх гол шалтгаан нь болохоор ерөөсөө л дар хөрөг. Ялангуяа манай орон маань болохоор нөгөө жилийн дөрөв өдрөлтөй байдаг, өвлийн өдрөлт хүүтэн, хавар намрын өдрөлт хүүхд багчууд гэлтгүй том хүмүүс мэн ч гэсэн уртаа цогцолж өмсөж байгаа бас өглөө оройдоо жиндэж таарснаас болж өөр шээсний замаа өрсөлж гэмтэх тохиолдол байдаг. Хамгийн гол нь дарахгүй хүрэхгүй байх хэрэгтэй. За ойлголоо. За тэгэхээр эмнэлгээс хэвтээд гарсны дараа ямар дэглэм баримтлах юм болов? За энэ тухайн хүүхд минь ямар оншоор эмчлэгдэж гарснаас хамаарат бас дэглэмийн өөр. Жишээлбэл хавгнах хамжинчтэй хүүхд байх юм бол мэдээж имээд даарахгүй хүрэхгүй дулаан байх, хоолны дэглэмээ баримтлах зэрэг зөвлөмжүүдийн инженер маань өгнө. Бусад өвчний үед бол жишээлбэл цустай шийдэн ч юм уу даралт ихсэн элбэр үед байх юм бол даралтны эмээ хөдөлгөөний дэглэмээ хязгаарлах, хоолны дэглэмээ баримтлах зөвлөгөө өгнө. Харин шээсний замын алдартай байх тохиолдолд харьцангуй хоол хязгаарлахгүй боловч антибиотик эмчилгээ болон урсивт эмчилгээ урамлын гартын эмнүүдээ бол үргэлжлүүлэн унаа гэсэн зөвлөмж өгдөг. За ойлголоо. Шинжлэх эмчийн хувьд юу ургамлын найрлагатай эмнүүдээ одоо ямар эмийг одоо сонгож илүү зөвлөх туртай гэдэг юм чи? За манай эмчнэрийн хувьд бол урамлын гаралтай эмнүүдийг антибиотик эмчилгээ гэдгийг бол бас хавсарч их хэрэглэх хэд бол үр дүнтэй байгаа нь ажиглагдсан байдаг. За жишээлбэл одоо Тестон гэдэг хэмлээ компани энэ байж байгаа. Энэ имийг болохоор антибиотик эмчилгээ хэрэглээс гадна антибиотикийн цуг насныхан тунгаар үргэлж өгөх юм бол антибиотикийн үйлчлэгийг дэмжихээс гадна бөөр шээсний замаа өрөвсөлтийг дарах, хэрэг чулуутай байх юм бол чулуу үүсэлтийг саатуулах зэрэг үйлчлэгээ үзүүлдэгээр их давуу талтай юм байж байгаа. Түүнчлэн бас Тестон маань бол мэдээж урамлын гаралтай бөгөөд харьцангуй харшил төрүүлэхгүй ер нь бол үр дүн сайтай юм байна. Түүнчлэн Иреналка гэж бас энэ хямлай компани юм байдаг. Энэ нь болохоор энэ нь болохоор шамлаар байдаг урамлын гаралтай юм байвал энэ нь сиропор байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд өгөх их боломжийн юм байдаг. Энэ нь бас адилхан шээсний замын өрөвслийг эсрэг тэгээд өвдөлт намдаах даралт дэмжих үйлдэлтээс гадна Тестоногоо бодвол эмийн урамлууд нь харьцангуй бас олон сиропор байдаг учраас хүүхд угах боломжтой. За энэ Реналка сиропыг бага насны хүүхдэд 1 цэний албаар өдөрт 2 удаа, том хүн бол 2 цэний албаар өдөрт 2 удаа авах. Шээсний pH буюу орчин хэрв шүлтэг болох юм бол бөөр шээсний замын чулуу үүсэх хэрэгслэх хэсдэг. Харин хүчлэг болох юм бол шээсний замд минь бактери буюу нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг учраас бид нар Тестон бол Иреналкагаа зөвлөдөг. Энэ маань болохоор шээсэн дэх хүчлэгийг тэнцвэржүүлж өгснөөр бол чулуу өсөх болон нян үржих эрсдлээс сэргээж өгч чадвартай байгаа. Хүчлэгийг одоо шээсний pH-ыг тэнцвэржүүлэх нь дахиад тийм бол өрөвслийн эсрэг үйлчилгээ шээс хөгжүүлэлтэй чулуу үүсэлтийг чулуу задлах үйлчилгээ үзүүлнэ тий. Тэгээд энэ Тестон Иреналкагийн хувьд бас хүмүүс хаван бууруулах зорилгоос нэлээд уудаг л да. Тий. Тэгээд Тестон Иреналкагийн хувьд одоо юугаараа давуу талтай байдаг вэ? Та яагаад одоо Тестон Иреналкаг одоо бичих илүү сонирхолтой байдаг юм чи? За яг бага зэргийн хавантай усууд эсвэл өрсөлдөөн хүмүүст минь бас Тестон Иреналка хоёрыг уухад шээс гарч ийнаа гэдэг. Үндэ бол энэ хоёрын минь бас харьцангуй шээсгөх үйл бага зэрэг байдаг. Гэхдээ шээсгөх үйл үзүүлэхдээ бусад эмийн бэлтгэл шиг
цусндах эрдэс буюу кальцийг бол бас хайдгүй учраас гадагшлуулдаггүй учраас харьцангуй бас бие төрөг нөлөө багтай хавж байгаа юм хэрэглэдэг. За баярлалаа. За дараагийн асуулт гэх юм бол хүүхдийн циститний үед тийм юм. Цистит ерөнхийдөө ямар шалтгаантай байд юм бэ гэж? За циститийн хувьд хүүсний хувьд бол ихэвчлэн эмэгтэйчүүд мань тохиолддог, эмэгтэйчүүдэд охидууд мань их тохиолддог. Гол зохилох шалтгаан нь мань ерөөсөө л бас л даарч хөрөх шалтгааны улмаас үүсдэг. За циститний үед болохоор зэрэг одоо өрөвслөөсөө тэ шалтгаалаад маш их өвдөлттэй байдаг. Өвдөлттэй байх, шээс ойрхон хүрэх, шээсний дараа шээс дутуу юм шиг дутуу шээс юм шиг санагдаад дахиад пимер юм шиг санагдаад энэ зөвөрүүд илэрдэг. Цистит тус үед ямар эмчилгээ ерөнхийдөө баримтлах вэ? Гэрээ нөхцөл бас ямар арга аргачлалаар циститийг одоо анаахж болох вэ юм чи? За гэрийн нөхцөлд бол зөвхөн эхлээд ер нь бол эмчид үзүүлэлт хийцүүлнэ. Эмчид үзүүлээд тохирох антибиотик болон ургамлын оролтой цистеин мериналкаг авсарч угаарай гэж зөвлөнө. Хэрэг эмчид үзүүлэх боломжгүй антибиотикийн сонголтгүй байх юм бол зөвхөн Монгол аргаараа бор цайныхаа ууранд өдөрт 2-3 удаа суун. Бор цайнасаа гадна мэдээж их шингэн уужиж давсгаар маань шингэн нэвтэрч гарна. Шингэн гарахаар яг давсгаа угаагаад өрөслийн эсрэг болон нянга угаах зэрлэгтэй шингэн их болгож байгаа. Урт хугацаанд гадагшлах хэрэгтэй гадагшлах тийм давсгаар угааж байгаа юм л да. Ер дээрээс нь. Циститийн үед болохоор зэрэг Иринакагийн илүү би төлхөө ерөнхийдөө зөвлөх туртай байдаг юм чи. Тийм Иринакагийн хувьд нөгөө нэг шээлөрөө ерөнхийдөө гүлгэр булчин суллах үйлчилгээтэй давсганы бас тодорхой хэмжээр булчин суллах үйлчилгээтэй байдаг учраас өвдөлтийг маш сайн намдааж өгдөг. Түүнээс гадна шээс хөөж өгөх үйлчилгээтэй болохоор зэрэг давсганд хуримтлагдсан давсганд орсон тэр одоо бактерийг хурдан хугацаанд гадагшуулах үйлдэл үзүүлдэг. За түүнээс гадна бас ерөнхийдөө шээсийн сүүгч бай давсганы хаан их өрөвсөлтэй байдаг учраас цостон болон Иринакка юмнууд нь болохоор тэр одоо өрөвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээр илүү давуу талтай байдаг. Тийм. Цистит ерөнхийдөө дахин хандлагатай байдаг юмч тий түрүү сар би одоо өвдсөн байсан бол энэ сар дахиад өвдгөөд нэг зовирлаад эсвэл бүр өвдсөн байдаг. Эсвэл бүр байж байгаа 2-3 сарын дараа ч юм уу дахиад нэг даарж хөөж юм уу тархлаа сулрахаар дахиад өвдчихдэг. Энэ манаас юутай холбоотой вэ? Энэ минь бол саяын шалтгаан буюу дахин даарч ирснээс болж болно. Эсвэл эмчид хандаж тохирох антибиотик болон зохистой юмнуудынхаа хослолыг хэрэглэдэг болмоос үүснэ. Тэгэхээр дурд мэдэн битэн антибиотик хэрэглээрэй. Эмчид үзүүлж антибиотик болон бусад хавцар ширэглэх юмнууд хэрэглэнэ гэсэн зөвлөмж юу. Цистит хүндрэхээр одоо юунд хүрэх вэ юм чи? Одоо цаашаа хүндрээд ямар одоо хурахгүй дүүсэж болох вэ? За цистит хүндрэхээр бол архаг цистит буюу давсганы архаг өрсөлдөж үүснэ. Түүнээс гадна давсганаасаа дээш өсгсөн халдвар тул үүсэх эрсдэл бас байж болдог. Бөөрийн өксөх замын халдвар үүсгэх юм чи. За ойлголоо. Чихрийн шижинтэй ерөнхийдөө хүмүүс бас нэг ерөнхийдөө бөөр өвдөхөд байдаг те. Чихрийн шижинтэй хүмүүс одоо бөөрөө хэрхэн ерөнхийдөө хамгаалах вэ? Та одоо те энэ дэр зөвлөгөө өгч байна. За чихрийн шижинтэй хүмүүс бол хамгийн гол нь бол цуснд сахар ихсэж байгаа. Цуснд сахар ихсэж байгаа учраас ерөөсөө л сахараа багасгах хэрэгтэй. Яг гэвэл цуснд сахар ихсээд нөгөө бөөрөндөө очиод ачаал өгөөд бөөрнийхөө цуцыг гэмтээдэг учраас чихрийн шижингийн үед бөөр гэмтэж бөөрний үйл ажиллагаа алдагдаж дутагдaltaд орох эрсдэл байдаг. Тийм учраас хамгийн гол зөвлөгөө бол цусны сахарыг хэвэн байлгах. За тэгээд бөөр хамгаалах бусад бэлтгэлүүдээ бол хэрэглэх, даралтаа артерийн даралтаа хянах гэсэн зөвлөмжүүд байдаг. Ер нь аль чихрийн шижин чинь одоо хүний амьдралын чухал хэрэгтэй бол одоо тий тарих, нүд, одоо зүрх, бөөрийг илүү ерөнхийдөө гинтээс хандлага ажиглагдаад байдаг тийм ч. За тийм ер нь бол цусан сахар ихсэж байгаа учраас цус сочхгүй эргэтэн байхгүй. Тэгээд бүх эргэтний гэмтэн аль эргэтний илүү их хурдан гэмтчихнэ гэдгээрээ л гэмтэл хүндрэл нь бол тохиолдож байдаг байгаа. За баярлалаа ч юм ингээд бидэнд цаг зав гараад бас мэдээлэл өгсөнд баярлалаа чи. За та нарт баярлалаа. Та нарын цаашдын ажилд амжилт хүсье. За амжилтаас амжилт хүсье. За баярлалаа. Дараа уулзъя. Баярлалаа.